Өнөөдөр би та бүхэнд хиймэл оюухан гэж зүйлийг одоо ашиглаж хэрхэн мөнгө олох талаар контент бэлдсэн байгаа. Тэгэхээр энэ бичлэгийг эхнээс нь дуус хүртэл нь алгасахгүйгээр үзээрэй. OpenAI нь өөрсдөө хамгийн шилдэг, хамгийн хүчирхэг хиймэл оюуханыг дөнгөж сайн хэрэглээнд нэвтрүүлсэн. Энэ нь бол ChatGPT 5. За одоогийн байдлаар маш олон хиймэл оюуханууд бол байгаа. Gemini, Copilot, тэгээд Samsung-ийн хиймэл оюухан, за тэрийг тооцох юм. Тэгээд ChatGPT 4o. За тэгээд хамгийн гол нь тэдгээр бүх хиймэл оюуханууд нэг том сул тал байдаг. Тэр нь бол санах ой. Ингээд нэг юм эхлүүлээд нэг зүйл дээр ингээд ажиллаад маш олон асуудлуудыг шийдвэрлээд явж итал гинт миний хийсэн бүх юмнуудыг мартчихдаг хөөх. Тэр тохиолдолд яадаг вэ гэхээр буцаад эхнээс нь нөгөө хиймэл оюухандаа буцаад эхнээс нь бүх юмудаа тайлбарлах шаардлагатай болдгийг. За тэгвэл ChatGPT 5 нь бусад бүх хиймэл оюуханаас юугаараа давуу талтай вэ гэхээр санах нь бол маш сайн. Одоо жишээ нь миний 2 цагийн өмнө бичсэн бүх юмнуудыг ч асуудалгүй санана гэсэн. За тийм учраас вебсайт хийгдэл дээр IT-ийн чиглэлээр тэгээд мөнгө олох тал дээр ерөөдөө хамгийн тохиромжтой ашиглаж болох хамгийн тохиромжтой хиймэл оюухан бол энэ дөнгөж шинээр нээлттэйсэн ChatGPT 5. Би өөрийгөө товчхон танилцуулъя. За ерөөдөө бол би интернетээр мөнгө олдог фрилансер хүн байгаа. Тэгээд би хэд хэдэн аргаар мөнгө олдог, хэд хэдэн одоо YouTube сувгтай. За монголчуудын мэддэг YouTube сувг маань бол Дүрдэл ТV. Одоогийн байдлаар 13900 subscribeтэй явж байна. Тэгээд энэ YouTube сувг дээр бол Монгол улсаас мөнгө ол гарах замуудыг судлаад бичлэг контент болгож хүргэдэг. Яагаад Монгол улсаас мөнгө олох арга замууд вэ гэхээр эдгээр бүх бичлэгнүүд дээр яг Монгол улсынхаа банкны дансрын олсон мөнгөө татах боломжтой арга замуудын талаар бичлэг гэдэг учраас Монгол улсаас мөнгө ол гарах замууд гэхгүй. Тэгээд та бүхэн Монгол улсаас мөнгө ол гарах замуудыг хайж байгаа бол интернетээр мөнгө олох хүсэх юм бол миний YouTube сувгийг subscribe хийгээрэй. За хамгийн эхлээд би та нарт өөрөө ChatGPT ашиглаж яаж мөнгө олж байгаагаа харуулъя. За ерөнхийдөө би өөрийн гэсэн вебсайттай durdil.com гэдэг энэ вебсайтын ихэнх зүйлүүдийг ерөнхийдөө бол ChatGPT-ийн тусламжтайгаар хийсэн. За ChatGPT 5 биш, ChatGPT-ийн өмнөх хөтөлбөр болох 4o-гийн тусламжтайгаар хийсэн байгаа. За тэгээд энэ вебсайтн дээр ерөнхийдөө бол entrepreneur сургалт гэдэг нэг юм коноп байдаг. Энэ конопн дээр та бүхэн дарах юм бол миний видео сургалтууд тавигдсан нүүр хуудас руу орно. Тэгээд та бүхэн ерөнхийдөө бол сар болгоно $25 төлөөд тэр нүүр хуудастай тавигдсан бүхий л видео хичээлүүдийг үзэх боломжтой. Одоогийн байдлаар сар болгоно $25 төлж байгаа хэд хэдэн хүмүүс бол байгаа. За тийм учраас ChatGPT-ийн тусламжтайгаар би вебсайт хийгээд тэгээд тэр вебсайтынхаа тусламжтайгаар сар болгон юу ч хийхгүйгээр мөнгө олж гинэ гэсэн. Миний видео хичээлүүдийг ердөөс хүмүүс үзээд дагаж хийгээд суралцах учраас өөрөө би заахгүй учраас ерөөдөө юу ч хийхгүйгээр мөнгө олж гинэ гэсэн үг байхгүй. За энэ бол ChatGPT-г ашиглаж мөнгө олох нэг бодит жишээ. За өөр нэг бодит жишээ юу гэж болох вэ гэхээр би өөрийн гэсэн хиймэл оюуханыг хийж байгаа. Та бүхэн нэг мадгатай нөхрийн зурган дээр дарах юм бол шууд миний хиймэл оюухан руу орчин. За тэгээд энэ хиймэл оюуханыг ерөөхдөө бол ChatGPT 4o-гийн тусламжтайгаар хийсэн. Харамсалтай нь дан ганц ChatGPT 4o-гийн зүйл дээр ашиглах боломжгүй байсан. Яагаад вэ гэхээр санах нь маш муу учраас. Тэгэхээр ChatGPT 4o-оос гадна одоо Copilot, Gemini маш олон хиймэл оюухануудыг зэрэг ашиглаж байгаа. Тэгээд ерөөдөө бол өөрөө ChatGPT-ийн мэдэхгүй зүйлүүд дээр нь бол заавалчгүй интернетээр судалгаа хийх, сургалт авах шаардлагууд гарч байгаа. Тэгэхээр ерөөдөө яг ч 100% ChatGPT 4o-гоор хийсэн гэж хэлж бодохгүй. Ерөөдөө бол нэг 10-20%-ийг нь ChatGPT 4o-гоос тусалцсан авсан байх. Тэгвэл одоо ChatGPT 5 гарч ичнэ гэдэг чинь иймэрхүү зүйлийг та бүхэн баг 50-60%-ийг нь ChatGPT 5-аар хийх боломжтой байхгүй. За миний энэ хиймэл оюухан бол одоо ChatGPT 4
O дээр суурилсан байсныг нь өчигдөр ерөөхдөө бол ChatGPT 5 дээр суурилсан болгосон байгаа. Тэгэхээр та бүхэн ерөөхдөө бол миний хиймэл оюуханыг ChatGPT-гээ 5-ын хийж чадах ихэнх зүйлүүдийг нь хийж чадна гэж ойлгож болно. Гэхдээ ялгаатай нэг зүйл бол байгаа. Миний хиймэл оюухан ChatGPT 5-ын хийж чадахгүй хэд хэдэн зүйлийг хийж чадна. Одоо бид танарт нэг амин жишээ үзүүлье. За би энэ B2C сигнал гэд бичсэн байна. Тэгэнгүүчүүд над Binance дээр спот арилжааны сигнал өгч байна. Спот арилжаа гэдэг нь юу гэдэг вэ гэхээр одоо жишээ нь биткойн гэдэг одоо криптокойныг Binance дээр хямдхан худалдаж аваад үнэн өсөхөөр зарах байдлаар мөнгө олохыг чинь бол спот арилжаа гэж хэлдэг. Тэгвэл энэ миний хийсэн юм л оюухан надад 116,569 Америк доллараар биткойныг худалдаж аваад 118,901 Америк доллар болж өссөнийхэн дараагаар зар гэсэн командыг өгч байна. Энийг ч нь болохоор спот арилжааны сигнал гэж хэлээд байгаа байхгүй. Энийг бол ChatGPT 5 хийж чадахгүй. Миний хиймэл оюухаа л хийж чадна. Яг гэвэл энэ хиймэл оюуханыг ирэхэд бол Binance-тай API-гаар нь холбосон байгаа. Бүх exchange-үүдтэй API-гаар нь холбосон байгаа. Тэгэхээр бүр миний өмнөөс Binance дээр спот арилжаа хийж чадна. Нэгсэндээ миний өмнөөс мөнгө олж өгдөг робот гэж ойлгож болно 100%. За тэгэд хамгийн гол нь энэ спот арилжаан дээр яаж одоо энэ хиймэл оюухан биткойныг 116,000-аас өсөж 118,000 болгоёг нь мэдээд байгаа юм байна. За энэ ерөнхийдөө бол хамгийн чухал зүйл. За энэ хиймэл оюухан дээр яг мэрэгжлийн спот арилжаанд ашиглагддаг хэд хэдэн фильтрүүдийг оруулж өгсөн байгаа. Одоо жишээ нь харагч чинь MSI 50, EMA 20, тэгээд RSI. За эдгээр нь болохоор ерөнхийдөө бол яг мэрэгжлийн спот арилжаанд хэрэглэгддэг фильтрүүд. Энэ фильтрүүдийн тусламжтайгаар ямар нэг одоо койныг өсөх юм уу, унах юм уу гэдгийг нь өөрчлөлт таамаглах боломжтой байдаг. Одоо шинэ EMA 20 фильтр нь fail гэж харагдаж байна. MACD фильтр нь бас fail гэж харагдаж байна. Юу гэсэн үг вэ гэхээр одоогийн байдлаар биткойн дээр спот арилжаа хийвэл мөнгө алдах эрсдэл нь маш өндөр байна гэсэн үг. За тэгэхээр энэ ч бүр хувийг нь харуулж байна. Хэрвээ би яг одоо энэ сигналыг дагаж спот арилжаанд орох юм бол мөнгө олох боломж нь ердөөсөө 21%-тай. Яг гэвэл эдгээр фильтрүүд нь баг ихэнх нь fail байгаа учраас. За тийм учраас энэ сигналыг дагах юм бол би мөнгө олох боломж ердөөсөө 21%-тай байна. Тэгвэл ерөнхийдөө энэ сигналыг дагаад хэрэггүй гэж мэдэх боломжтой байхгүй. Тэгэхээр яг одоогийн байдлаар Binance дээр биткойн дээр арилжаа хийвэл мөнгө алдах магадлал нь өндөр байгаа байна. Тэрийг ерөнхийдөө бол энэ ботноос энэ хиймэл оюуханаас ингээд мэдчих боломжтой байхгүй. За энэ бол ерөнхийдөө бол бүр гүнзгий төвшний хиймэл оюуханаа ашиглаж мөнгө олох бүр хамгийн гүнзгий төвшний бодит жишээ. Тэгээд энэ хиймэл оюуханыг ердөөсөө хийх тул нэг миний хувьд бол нэг сар орчим болсон. Ердөөсөө нэг сарын дотор нэг сайн хичээж ягаад нэг ийм зүйлийг хийж орхиол. Тэгээд дараа нь бол ерөөдөө би юу чихгүйгээр мөнгө олно гэсэн үг байхгүй. Энэ хиймэл оюухан миний өмнөөс миний Binance аккаунтн дээр миний 3,000 Америк доллараар арилжаа хийн. Тэгэхээр би юу чихгүй. Өдөөсөө энэ хиймэл оюуханы над олж өгч байгаа мөнгийг нь банк руугаа татна. Өөр юу чихгүй. Нэг сайн хичээгээд жарг, нэг сайн зовоод жарг ойлгосон. За тэгээд энэ бол хиймэл оюуханыг ерөөдөө миний хувьд яаж ашиглаж мөнгө олж байгаа жишээнүүд. Одоо би та нарт хиймэл оюуханыг ашиглаж мөнгө олж болох бусад өөр жишээнүүдийг танилцуулъя. За Fiverr гэдэг вебсайт байдаг. Fiverr дээр бол одоо хүмүүс лого дизайн хийх байдлаар ердөөсөө л өөрийнхөө сайн хийж чаддаг зүйлийг бусад хүмүүст хийж өгөөд мөнгө олдог юм вебсайт байгаа. Тэгвэл та нар одоо бүр яаж болох вэ гэхээр бүх юмнуудаа Fiverr дээр мөнгө олох бүх зүйлүүдээ ChatGPT 5-аар заалгаж болохоор болсон байгаа. Яагаад вэ гэхээр нөгөө маш сайн санах út учраас. За одоо хэдүүлээ ингэж бичээд үзье. Hello. I want to earn money on Fiverr. Show me top 10 ways. Top 10 less competitive
high demand niches. Би яг юу гэж хэлсэн бэ гэхээр би Fiverr дээр мөнгө олгомоор байна. Надад баг өрсөлдөөнтэй ерөөхдөө маш олон хүмүүсийн хэрэгцээ шаардлагад байгаа 10 Fiverr дээр мөнгө бол гарах замуудыг заагаад өгөөч гэж бичсэн байна. За тэгэнгүүт ингээд ChatGPT ерөөхдөө бол энэ ч ингээд Fiverr дээр мөнгө олж болох 10 хамгийн шилдэг арга замуудыг бол харуулж байна. За эхнийх нь болохоор одоо certificate designing. За ерөөхдөө ямар нэг одоо юмны certificate хийж өгөөд хүмүүст мөнгө олж болох нь байна. Тэрнээс гадна одоо Spotify banner design, Spotify-ийн одоо banner хийж өгөөд мөнгө олж болох нь байна. Infographic creation. За тэгээд доошлуулах нь бол одоо gaming montage. За gaming montage гэдэг нь одоо жишээ нь хүмүүсийн одоо ямар нэг тоглоомны тухай хийж байгаа YouTube-ийн бичлэгтэй тиймэрхүү зүйлүүд дээр зориулж тэр тоглоомыг нь тоглож бичлэг хийж бас мөнгө олж болох нь байна. Тэрнээс гадна legal writing гэж ерөөдөө ямар нэг тийм хууль эрх зүй тиймэрхүү зүйл дээр одоо хүмүүс тийм бичиж өгөөд бас мөнгө олж болох нь байна. За тэрнээс гадна за ингээд ерөөдөө Fiverr дээр хамгийн бага өрсөлдөөнтэй хамгийн их мөнгө олж болох арга замуудыг би ингээд мэдээд авчлаа. За тэгэнгүүтээ би эдгээр арга замуудыг тухай YouTube дээр одоо бичлэг хийгээд аль нэгийг нь сонгоно. За тэгээд одоо хэдүүлээ ингэж бичиж үзье. I choose legal writing. Teach me step by step. Энэ бол аюул чухал. Над шатаар зааж өгөөч гэж химэл оюуханд хэлснээр яах вэ гэхээр бүх зүйлүүд ингээд тгээс эхлүүлээд над дистаратагаар зааж өгнө гэсэн үг. Step by step from zero. I choose legal writing. Teach me step by step from zero. Таслал I have no experience. I am complete beginner. Сангид ChatGPT дэргэд бол би legal writing гэж Fiverr дээр мөнгө олмоор байна. Над ямар ч туршлага мэдлэг байхгүй. Тэгэхээр бүх зүйлүүдийг надад шатаар тгээс эхлүүлээд зааж өгөөч гэж хэллээ. За тэгэнгүүт ингээд ChatGPT дэргэд бол ямар нэг мэрэгжлийн үг хэллэгийг ашиглаж чиний тодорхой хүчийг эргүүлэхгүй маш ойлгомжтой байдлаар тгээс эхлүүлээд legal writing-аар Fiverr дээр мөнгө олохын тулд яах ёстой бүх юмуд чинь дистаратагаар зааж өгнө. За энэ зүйлийг хийж чадах цорын ганц хэмэл оюухан бол ChatGPT 5. Яагаад вэ гэхээр бусад бүх хэмэл оюуханууд нь маш муу санах байтай. Ингээд ирэхэд одоо жишээ нь ингээд ингээд тулж ажиллаад legal writing хийхэд яадгийг эхлээд одоо Fiverr дээр аккаунтны хийгээ заалгуулад Fiverr дээр яаж зар тавихыгаа заалгуулад яаж маркетинг хийхийгээ заалгуулад ингээд явж тал энэ босод хэмэл оюуханууд мартчихдаг байхгүй. Өмнө нь хийсэн бүх юмнуудыг чи мартчихдаг байхгүй. Тэгснээр яах вэ гэхээр дахиад эхнээс нь бүх юмнуудаа заалгуулна гэсэн. Дахиад эхнээс нь бүх юмнуудаа тайлбарлана гэсэн. ChatGPT 5 чинь маш сайн санах байдаг учраас урт удаан хугацаанд ингээд туулж ажиллаад бүх юмнуудаа заалгуулах боломжтой. За ерөнхийдөө та бүхэнд ChatGPT 5-ын хамгийн том давуу талыг бол ойлгуулсан гэж бодож байна. За одоо би та бүхэнд нэг сонирхолтой асуулт дээр хариулт өгье. Яагаад ChatGPT 5 ер нь ChatGPT 5-ыг гаргасан OpenAI ирээдүйд баг хэмэл оюуханы салбар дээр монопол болох тухай тайлбар өгье. Яагаад вэ гэхээр ChatGPT 5 энэ хэмэл оюуханыг бол ашигладаг хэрэглэгчдийн тоогоор бол дэлхийд номер 1. Тэгэхээр тэгснээр ChatGPT-г ашиглаж байгаа хүмүүсийн тоо маш их байна гэдэг чинь ChatGPT 5 ямар ч хэмэл оюуханаас илүү олон асуултуудад хариулт өгч байна гэсэн. Тэр жинэгээрээ ямар ч хэмэл оюуханаас илүү том мэдээллийн сантай байна гэсэн үг хэвгүй. Ердөөсөө л хариулт нь тэр. За тийм учраас ChatGPT 5-ыг ирэхэд бол ирээдүйд хамгийн шилдэг баг өсөлтөгчгүй хэмэл оюухан болох уу гэж хувьдаа бол
таамаглаж байгаа. Ерөнхийдөө ванг гэж байгаа гэж ойлгож болно. За тэгээд та бүхэнд маш үнцэнтэй мэдлэг өгсөн байх гэж бодож байна. Тэрнээс одон та нар заавалчгүй Fiverr дээр мөнгө бол алба байхгүй. Заавалчгүй надтай вебсайт, надтай адилхан вебсайт их алба байхгүй. Ердөөсөө YouTube руу ороод судалгаа хийх хэрэгтэй. Интернетээр хүмүүс ямар арга замаар мөнгө олж байна. Тэгээд эхлээд YouTube дээр судалгаа хийгээд энэ гоё арга замыг мэдж аваад тэнгуүтээ тэр арга замаар яаж мөнгө олох вэ? Тэрийг ChatGPT-гээр ингээд заалгуулад. За тэгээд та бүхэн ерөөхдөө бол миний ярьж байгаа бүх юмыг ойлгосон байх гэж найдаж байна. Тэгээд энэ хэмэл оюухан бол би одоо баг дараа 7 хоног гэхэд хийгээд дуусчих болов гэж бодож байна. За тэгээд намайг хийж дууссаны дараагаар та бүхэн миний вебсайтаар дамжуулаад бас сар болгон $100 Америк, $200, $300 мянган Америк долларыг бол олох боломжтой болно гэж бол найдаж байна. Дараагийн дугаараар уулзъя. Peace.